Та ер нь Монгол улсын түүхэн уламжлал одоо бидний амьдарч байгаа ахын уламжлал хоёрыг ер нь яаж хооронд нь харьцуулж бид нар хэрэглэх вэ ахуй та? Тэгэхээр ерөөсөө Монголын үг бол өөрөө тэр чигээр юу болцсон байдгийг. Үг бол өөрөө тэр чигээр гүн ухаан байдгийг. Ягаад бидний ярьж штэ энэ. Одоо бидний энэ уламжлалт үгээр энэ үг нь өөрөө одоо яваадсэн. Энд чинь уламжлагдаад ирсэн. Энд чинь уламжлалт үгшүүд эднээс цоошноор гараад ирсэн. Тэгвэл уламжлалт үг нь байж байгаа юм бол нөгөө юу нь байж байгаа. Уламжлалт ахын өөрөө тэр чигээр байж байгаа байхгүй юу. Хин нэг одоо ингээд одоо шилэн 56 онд ч гэдэг юм уу 60-аад онд монгол хэл шинээр гарч ирээгүй штэ. Уламжлагдаад ирсэн. Энд чинь уламжлалсан байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эн чинь уламжлагдаад ирсэн юм бол энэ үгэн дотор яг тэр бүх юм чинь явж байгаа. За жишээлбэл одоо бас би монголчуудыг яг одоо чиний нэг одоо энэ уламжлалаа одоо яаж хэрэглэх юм бэ гэдэг дээр би бас юу яасан л да. Нэлээд бодож санаж явдаг юм. Тэгээд ерөөсөө энэ уламжлалыг хэрэглэх ерөөсөө ганцхан арга байна. Энийг бүр монгол хүн болгон би мэдээсэ гэж бодож байгаа. Яг гэвэл энийг мэдэхгүй бол одоо гадны янз гач увсгалууд орж ирэх магадлал өнд ороод ирсэн байна. Орж ирэх магадлал өнд Монголын залуучуудын оюун санааг нэлийн одоо угааж эхэлж байна. Монгол эх орон чиглэлийг бол үндсэндээ одоо бас буруулах тийм одоо янз янзд явж ил да. Саяхан бас фэйсбүүкээр интернетээр бас нэг бахал юм явуулаа. Аваа яагаад ч юм нэг юм хөл юм бас явлаа. Гэх мэт. За тэгэл одоо бид нар ингээл байж хат чинь яасан мөхтөр тэр одоо хаач гэдэг нэг цаахан газар модны захтал нэг зам байсан баахан залуучуудыг зөвлүүлсэн янз янз юм болоо л гашгүй. Би тэдний буруутгахгүй л дээ хүндлэн. Гэхдээ энэний оронд харин яг тэр Монгол өв соёл ахуй маань тэр Монгол сургаал маань өвдөж ирсэн тэр өвгдөөцийн сургаал маань байна уугүй гэсэн асуудал гарч ирэхгүй юу. Тэгэхээр энэ бол байна. Гэхдээ би нөх хэрэглэхгүй. Хэрэглэхгүй нэг ч хэрэглэхгүй тий. За яагаад хэрэглэхгүй вэ гэж? Ерөөсөө хэрэглэхгүй байна. Хэрэглэдэхийн зааж өгсөн байна, хэрэглэх үнийн зааж өгсөн байна. Яаж хэрэглэх нь хүртэл зааж өгсөн байна. Тийм байна. За түрүү би нэг ярьлаа шүү дээ. Одоо хүүхдийн хүмүүжил биш юм байна. Ядаж сурах хэвээр, боловсруулах хэвээр, хөгжүүлэх ёстой гэдээ ярьлаа шүү дээ. Тийм. Гэтэл энэ дээр яг хөвтөр шүү дээ. Энэний цаатал бол гэгэрлэх гэсэн асуудал гарч ирдэг байхгүй юу? Энэ дэлхий дээрээс ганцхан Монгол байсан шүү. Гэгэрлийн яам. Гэгэрлийн яам. Ардыг гэгэрлэх яам гэж бүр дээр үедээ байсан. 90-ад оны дараа бол гэгэрлийн яам болсон. Тэгээ ардуудаа хүүхдүүдийг яасан гэгэрлэх тухай ярьсан байхгүй юу? Тэгээ тэр нь одоо боловсруулалтын яам болсон да. Гэгэрл биш юм байна. Уг нь гэгэрл гэж юм ихтэй энэ боловсруулалтын яам бол зөв. Энэ бол яг нэр нь зөв. Гэгэрлэг өөр хүмүүс хийдэг юм байна. Энэ одоо багш нар хийхгүй. Ямар хүмүүс их гэгэрлэг вэ? За одоо тэрийг чинь ярь дээ. Энэ гэгэрлэг гэж юу юм бэ гэдэг ингээд бас ингээд хаагаад ингээд яваадсан чинь их сони юмтай уулзлаа дээ. Энэ гэгэрлч ерөөсө цагаан сартай холбоотой юм байна гэж. Цагаан сартай. Тэгээ бид нар ч одоо нэг цагаан сартай бахан бужигнлаа шүү дээ. Тэгэхээр нэглэлчтэй ихгээл дараа нь одоо малчтай гээд дараа нь төгс үеийн тэр юм ч гэсэн дараа нь шал сухагаар юм гэсэн. За зарим сүүл рүү бол одоо явчихсан чинь бол одоо цагаан хэдэд л гэсэн намрын баяр байхгүй гэдэг 5 6 юм болчихсон байхгүй. Би бол учрыг нь олохоо болчихсон. Хүмүүс учрыг нь олдог л баг. Тэгээ энэ юу н аль нь биш вэ гингүүтээ ерөөсөө энэ баяр юм энэ юу н ямар баяр юм бэ гэж одоо хайж утсан юм аа. Тэгээ ингээд хайж утсан чинь яасан бэ гэхээр энэ одоо цагаан сар энэ одоо авч явж байгаа энэ хүмүүс маань ерөөсөө энэ голдуу энэ юун дээр малчд маань байна гэж. Тийм. Малчд. Энэ нүүдлийн соёл иргэншил гэдгийг ганцхан Монголд үлдсэн байх шүү. Тэгээ тэрийг хотынхаа авч явахгүй. Тэр хөдөө байгаа хэдэн одоо хүүтэн төрч халуунд одоо халж явдаг тэр малаад байгаа явж хэдэн малчд маань дэлхий дээр нүүдлийн соёл иргэншлийг аваад үлчиж. Казахстан гэдэг нь өөр Монгол байхгүй тэнд малыг хасцсан. Өнөөдөр ганцхан Монголд баян үлгээгээс Сүхбаатар дорн төвтөл малаад авах хэрэгтэй. Энэ газар бол нийт юмж. Бэлчээр бол нийт юмж гэж. Ганцаархан Монголд үлдсэн байна гэж би үзэж байгаа. Тэгээ энэ одоо нүүдлийн соёл иргэншлийг авч малчд маань юу хийдэг вэ гэсэн чинь ийм байл да. Хавар нь одоо малын төлөөд ямар завгүй юм бэ наа хөөргөцөлж. Ёстой тэр хаврын хөтө авсраад бол хэцүү. Зунжангаа сүү сайл гэдэг ерөөсөө завгүй өмөр малаас урна гэдэг завгүй. Намаржангаа хадлан тийж дотор нүдл гэдэг ерөөсөө завгүй. Өвөл болохоор яа гэм бэ гэж хүмүүс асуудаг. За өвөл болох тэр яа гэм тэр мэдээж ичээ хийцэн хөрзөн хураацсан заал цагаатай хураацсан өвсөө бэлтцсэн мал нэг хол явахгүй нэг 100 торхон гайгүй бол ер нь хол явдаг те. Энэ тэг ямар үйлдэл юм бэ гэж асуудаг юм аа. Тэгээ хүмүүс одоо ингээд өглөө орой гэгээ орно. Орой бол нилээ эрт харанхуй болно. Тэгээ одоо энэ ямар үйлдэл юм бэ гэдэг ингээд жоохон ингээд явуулаад хаа хүмүүс сүүлд за энэ үржлийн үйлдэл гэдэг байгаа. Тэгэхээр энэ ямар үйлдэл юм бэ гэдгийг тодорхойлж өгсөн юм байна. Ямар үйлдэл юм бэ гэсэн чинь өвөг дээдсээсээ уламжилж ирсэн. Одоо яг тэр өв соёлын чинь тухай
уламжилж ирсэн гүн ухаан гэж байгаа. Энэ юу гэхээр үлгэр, домог, туйлс, онцгой, зүүр цэцүүг, магтаал, ерөөл, түргэн хэллэг, онцсон ухаан, малчин ухаан гэж байгаа. Зөв. Тэг үлгэр, домог, туйлс, онцгой, зүүр цэцүүг, магтаал, ерөөл, түргэн хэллэг. Онцгой ухаан, малчин ухаанаа ирээдүй хойч болсон үр хөвгтүүдэд өвөл гэж байгаа юм байхгүй юу? Өвөл Өвөл тийм. Тийм учраас ямар үйлрэл юм? Өвөл гэдэг үйлрэл. Юу хийх вэ? Өвөл гэж байгаа байхгүй юу? Юу өвлөх юм? Үлгэр домог туйлс онцгой зүүр цэцэг магтаал ерөөл түргэн хэллэг онцсон ухаан малчин ухаанаа хүүхдүүдэд өвөл гэж байгаа байхгүй юу? Тийм байна. Аа. Тийм. Өвлөختөө тэгээд цагаан сарын баяраа. За гэтлээс бүр тодорхой зааж гисэн байгаа. Хэн өвлөх юм бэ гэж. Хүмүүсээс зөвхөн за аав ээж нь хүүхдүүдэд өвлө. Үгүй аав ээж нь өвлөх гэж хэлээг байгаа байхгүй юу? Хэн өвлөх юм бэ гэж. Юу өвлөх вэ? За хэн өвлөх хүүхдэр жишээл одоо ингээд жад чамаг ингээд тийм чамаг ингээд ач чинь яах хүүхдэр хэн гэж дуудах ач чинь. Ачвал өвөө гэж ойлгох. За өвөө гэж бодно. Яагаад өвөө гэж дуудаж байгаа хүүхдэр энэ хүн болвол одоо тэр өвийг өөрийн болгоцсон байна. Одоо өвөө авнаа. Өвөө гэж асуур өвөө нэхэд байгаа байхгүй юу? Тийм байна. Тэг өвөө гэдэг гоож юу нэхэд байгаа юм? Өвөө авахгүй тэр өвөөс өв нэхэд байгаа байхгүй юу? Өвөө бол арай буруугаар намайг дуудаж ирэх гэдэг байгаа байхгүй юу? Уг нь бол яасан цаадахаар бол тийм. Өв уламжлал. Өв уламжлал нэхэд байгаа байхгүй юу? Тийм. За ингээд энэ өвөө бол яасан тэр өгөхстэй байна. Өгөхстэй. Гэтэл энэ өвөө бол нэлээд сайн өгдөг хүн энэ одоо өвийг сайн өгдөг хүн бол яг тэр хөгшөрч юм да. Энэ үед монголчууд юу гэж хэлдэг тэр нэг өвгөн явж ийн гэж хэлдэг. Гэтэл гүн гэсэн үг монгол үгэнд алга. Харин гүн гэсэн үг байна. Тэгэхээр эндээс жинхэнэ гүн ухаанаа өвлөглөж яваа хүнийг өвгүн гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тийм байна. За энэ одоо гүн ухааныг нөхдөр энийг дээд өв гэдэг юм байна. Дээд өв. Энийг өвлүүлсэн хүнийг одоо тэнгэр тайсныхаа дараа дээд өв буюу өвийг өгсөн дээд цэцэг гэж хэлдэг юм байна. Зөв. Дээд өвг дээд цэцэг гэж хэлдэг. За ингээд яасан бэхээр нөгөө өвөө чинь одоо ингээд тэр юуг өвөө өгсөн өвлийн 3 сар үрийн гэгнээс үчийн бүрийг ултал өвөө өгсөн юм байна. Нэг өдөр өвөө хэлж гинэ. Цаан ч одоо хүүхдүүд минь болохоо байлаа. Бүх юм ховордож эхэллээ. Одоо ховрын улирал буюу хаврын улирал хэлээ гэсэн юм. За энэ үед нь ясвч нөгөө маш их өвийг авсан ач зээнэр нөгөөд маш их баярлалаа гэж ясмын хүндэтгэл илэрхийлэх одоо тэр өдөр юу энэ өдрийг цагаан сар буюу нөгөө гэгэрлийн баяр одоо их гэгэрлийн баяр хонхны баяр л байхгүй юу? Тийм байна. Хонхны баяр болсон байгаа байхгүй юу? Тийм. Гэтэл яг одоогийн байдлаар нөгөө өвөө чинь өвийг өгсөн нөхдөр өгөөгүй. Өөрөө өвийг өөрийн болгож аваагүй. Тэгвэл нөгөө ач нар бол яасан? Ач нар бол өвөө дээр ирчихэж байгаа шүү дээ. За одоо өвийг одоо өгсөн гэдээ ирчихэж байгаа хөө. Тэнгүүд өвөө шоконд орж ийн л да. Шоконд оронгот за одоо хүүхдүүд нөгөө өвийг өгөөгүй. Ямар хоосон гаралтай гээд ирээн болоод энэ тэндийн бараагаар тэр ачсан нэр хуурдаг байхгүй. Тэг би одоо танай телевизээр дамжуулаад хэлэх гэж байна. Өвөө минь нар минь ээ. Битгий тэр ачсан нэрэ хуураа. Тэр жинхэнэ өвийг нь тэр ачсан нэртэй өгөө гэж би одоо хоёрын танай телевизээр уриалчих тийм үү. За тэгээ.